321 million view замлах юм байна. хэлээч тийм. Сэн үү? Шинэ юу? Нүнийна. Тэгээ ханаач болтой янзын зовлт. Яа, харин тийм. Би бүр ингээд бүр амар байсан заяа. Бүр хоёр дахь би бүр амар байсан. Тэгээ би хоёр дахь нэг халах шиг болсон. Мэдгүй. Тэгэл ингээл хэдэн сарын ч юм уу хэдэн өдрийн турш би ингээд нэг жоохон хоолоо өвч мөгдөөд явж байгаа. Одоо барыг сар болох ч юм болов уу гэж тань. Яагаад өвдчихв? Манай дүү ханаатай байсан баг. Манай баг ханаатай байсан. Тэгээд том руугаа шилжих замд нь би дундуур нь орж ирж авчаад идэв. Зөөхий. Гэтэ би чиний мик нь жоохон санаа зовдох. Наач айгу хоол сонсоод байх шиг санагдсан. Үгүй сонсооч. Би амар гэдэг юм болов. Тийм баг. Мэдхгүй тэгэл. Ханаад л байна дөө. Тийм байна. Хавар миний найзтай. Хайрч биш. Сайрч биш. Ханаад л авчирсан. За сайртай хүн болчихоо болчих. Гэтэ би бараг сайрлаа. Юу ч Нэг хуурашаад амар хуурашаад байгаа. Бүр яг ингэж хатцсан шиг болчихсон. Юусэн гэмээр ингэж би амар дуртай нөгөө нэг бичлэгэнд нороодсон брэнд шүү дээ. А тийм. Тэрний спрей надад бэдэггүй юм бүр амар том нь хамгийн том нь. За. Тэгээ тэрийг цасаад эхлээд амар гоё байсан надад бүр ингээл энэ л надад хэрэгтэй байж. Би угаасаа тийм спрей дуртай. За. Яванда Заяаны спрей олсон чи яасан? амар токсик байна гэсэн. Хоёрын ярилцаа. Хамаа аваад тэр удаж байгаа. Үгүй. Идэгцэн заа. Им уугаад идэгцэн. Би ингээл нэг толгой жоохон өвчтэй. Ингээл яваалах. Дээж над дуурлаа чи одоо имлэг орж юм уу гэж. Би нөгөө эмний эсрэг хүн гэж. Миний дархлаа энийг давж чадна гэдэгт амар итгэдэг хүн болохоор. Тийм уу гож байгаа. Тэгээ жоохон халуун бүлэм юм бол өөрөө өвчтэй. Ханаад чинь түрүү яриаг нөгөө юм спрейний чи хугацаа ирсэн баг. Оо чаа. Харин чи дондор нэг дархлаагаа гайхуулаад болооноо. Би ах дархлаа мөхтөө өдрөөлөн зэнийг бод. За гоё юм байна. Зэнийг спонсор ас гинэс. Агуу. Нэгвэл чамд юм тийм шүү. Йой. Тэр чинь аваад нэх удаагүй хаа. Удаагүй гэж бодлоо. Удаагүй ч гэж энэ удаагүй ч гэж тэр 2-3 сар өглөл авсан. Хөл олон хаймаа. Жохон буруу хадгалаад байгаа юм уу? Би нэг зүгээр байсан бол. Эсвэл одоо нэг хавралж авахаар ялцчих байсан байгаа. Чи энэ нуус адилхан харалтай байна уу? Шумуул хатсан юм шүү. Юунуудын энэ байна. Харшил биш ээ, харшил биш. Зүгээр батгнууд. Нүрслийн юм шүү. Би чиний чиглэлд надад зөөлөвчнүүд байгаа байхгүй юу? Чи гэж байгаа мартсан юм шүү. Би бүр өчигдөр хүртэл бодож ирсэн юм. Надад ч байгаа энэ. Чихэн нүгдүүд гоох гэсэлэр чинь. Яагаад хөөхт хоёр яас. Хөөхт хоёроо харилцаа жоохон токсик байгаа шүү. Дуурайчаараа шампунь солигдсон чи. Явдгаа. Тэгэл би ингээл амар ядралттай заяа. Би тэгээд ингээд завгүй амар завгүй. Тэсний гараас гарч байгаа юм гэхэр бас том юм байхгүй. Юм шиг санагдаад бүр ингээд хэрэггүй надгүй юм алга. Тэсний юу гэдэг вэ? Надгүй юм алга бүтэж байгаа юм алга. Ер нь. Өчигдөр би 8 хүртэл сургууль дээр суулаа. Юу вэ? Нэг спорт наадам зохиох гээд юу танаа юу гэсэн тийм биш тэнцмэн чинь тийм тэгээ би ингээд зохион байгуулалтанд нь байгаа тийм ингээд одоо тэгээ урлагийн их наадам 5 сарын 3-нд гэсэн тэгээ яхан чи тэрүүгээр нь байх юм уу байна шүү дээ чичтэй яасан янзын юм бэ тэгээ 5 сарын 2-нд чамаг хаяад явлаа снэ гэдэг хавсан урлагийн цам ямар юм ямар ч урлаглаг босгүй нөө
Лаглаглаа минут чинь бүжиглээд л байдаг. Яа чи Тэгээд 5 сарын 2-нд юу дуусна? Дадлага дуусна. хамгаалалт давхцсан дээ. Хамгаалалт нэрх 7 хоногт. Тэгээд эсэмэсээ 5 ононоос тик оноо авал гүүжлээ. Юу нэсэн? Би хүн гэж хичээл хийчихнэ гинэ ёо. Хичээл хийсээ тэгээд тэрэн дээр ингээд номын тэмдэглэл бас өгдөг зөө. 3 удаа номын тэмдэглэл 3 удаа эсээ өгдөг. Ихтэй тэр эсээгээ байн засаж явуулдаг. Тэгээд 5 хүртлээ. Тэгэл ингээд сэнсрэл. Одоо би тэгээд эх 7 хоногийн 2 дахь би далт хамгаална. Би далтаа бүтэн сайн өдөр гэхэд багш руу уулзсан байх хэвээр. Би одоо эхлээгүй л байна. Маргас чинь хичээлтэй байсан. Яана. Хасан бүтэн амрах юм. Хасан амрах юм. Хасан бүтэн сайн дамрна да. Одоо тэгээд урлагийн их наадмын ихтгэл гэж юм болно. Тэрэн дээр ч зохион байгуулагчийн зүгээс юу бэлтгэх шавьд намлаа. Спорт наадам дөө. Тийм. Урлагийн их наадамд чинь. Урлагийн их наадам дээр би зүгээр оролцож байгаа юм. Зохион байгуулалт биш. Спорт наадам бүдгээр оролцох юм уу? Тийм. Спорт наадам дээр нь болохоор шагналын мөнгө төгрөг хамаг юм ин бодоод би өчигдөр постэр гаргаад навч тэрийгэ багш руу явуулаг байгаа юм шүү дээ. Постэр гаргаад, хөтөлбөрийг гаргаад, тэгээд төрлүүдийг гаргаад яг удирдамж нь байсан л та тэгээд тэр удирдамжийнхаа дагуу ингээд постэр бэлдээд тэгээ манай нөгөө ангийн дарга ингээд цаг-цагаар нь тэмцээнүүдэд зоогоод өглөө ажигт нь ханаад яг хоо experience зүйл юм хийж лээ. Тэснээ би цуцахгүй заяа нэг хэдэн 2 7 өмнө юм уу эрдэм шинжилгээний хуралд оржгүйгээд тэр нэр айгүй зүгээр юм биш. Би тэрэн дээр хичээлээс орно гэж бодож байна. Харин би зүгээр туршлага болох гээд орсон тэгэл. Яг хүмүүсийг ямар байдгийг харлаа. Алж байна. Тэгээд таш. Тийшээ ч нэг сонирхолтой юм мэдлээ. Дипломо бичиж дуусна шүү дээ. Одоо өвөл юм уу хавар. Тэгчээд төсөлтөндөө оролцохгүй байж болдог гинэ. Дипломо дараа намарна юм. Чи одоо ингээд өвөл бичлээ гэхэд хавар нь би ангийнхантайгаа төгснө гэдэг дипломо жаад ангийнхантайгаа төсөлтөө гэдэг ч юм уу. Болсон юм. Мэдчихдээ нас би бүр тэрэн дээр амар шаналан явуулсан чи. Үгүй асууж басахгүй. Чи би 2 удаа яана гэж баярлаагүй гэдэг гаагүй. 2 удаа яана гэж. 2 зугаална гэдэг гаагүй. Тэрнээс гадна бас нэг сонирхолтой юу гарсан байх шүү дээ. Диплом шалгалтаа. Тийм. Зүгээр кредитээ үзчихдэг гинүү? Харин одоо нөгөө шалгалт авах нэгэн шалгалт авах болонгуудаа кредитээр хаадаг болж юм шүү. Тэгэнгүүт ямар диплом бичиж байгаа хүүхдүүд ч ямар уралж мөрлөө угаасаа. Тэр бид хэрэг яагаад болоод байгааг юу ойлгоогүй шүү. Өөр өөртөө судалгаа хий гэж хийснээ дараа нь хийлгчлээ гэж уурлаад байгаа юм уу яагаад. Зүгээр яхаа нөгөө шалгалт өгөхөөр сонгосон байсан бол зүгээр төгсчих байж л гэсэндээ л яагаад тах шүү. Арай амархан тэр нь бол нэг тийм амар уурлаад тах шүү. Юу юм шүү. Шалгалт нь ер нь л дипломноос хэцүү гэдэг юм сонсч ирсэн. Харин тийм юм шиг. Тэгэнгүүт арай амархныг сонгосон л юм шиг байгаа юм. Гэтэ төгсгөд бол угаасаа дипломын ажилдаа төгсвөл илүү хэрэгтэй юм шиг байгаа. Харин тийм гэсэн. Тэгээд амар ядаргаатай хэцүү л гэж хэлээ л дээ. Угаасаа ингээд диплом нь тийм. Тэгээд шалгалт нь болохоор тэрнээсээ бас бүр хэцүү л юм шиг байгаа юм. Тэгээд одоо манай төгсөж байгаа үед айхтар л хэлээ. Өөрийнх нь амар юм байна. Хэцүү юм байна. Диплома бичих ч юм уу болох ч юм уу. Яаж иж байгаа л да бичих л бах та гэсэн юм. Яг техник хэлсэн багт гаргал байлгүй. Гол нь сэдвээ гоё авах хэрэгтэй юм шиг. Тэгэл одооноос сэдвээ бодохгүй л оройлоо би. Чиний хастай байх шүү. Тэгээд хажуугаар нь 5 хичээлэхээр бүр амар ч юм шиг санагдаад байна. 5 хичээлөө. 3 гэртээ байх юм. Тэгээд 18 гэртээ өн болж байгаа юм тий. Ирэх семестрийг би айгүй гоё гэгээлгээр төсөөлж байгаа. Энэ семестр шиг амар байхгүй байх гэж бодноо. Юу юм бэлээ шүү. Яг үндэ намар шахаад хавар бас хамаар юм.
Би бүгдэн дээр нь шахаж байгаа байхгүй юу? Минийх болохоор ялгаа байхгүй. Хэрвээ чам шиг байсан бол ингээд би одоо баг 12 моёроор үзээд адилхан төгсөн зөө юу? Нэг семестрт ихтэл 12-ыг үзээд. Дөрөөр төгсөлөө одоо юу? Тийм. Одоо тэгээд зарсан юмнууд жоохон хэцүүдээд байна шүү. Жоохон эргэлзүүлээд юу? Сургуулиуд цаашлах сургуулиуд. Өсөөд сурах сургуулиуд юм. Жоохон эргэлзээтэй болж байна. 6 мургаагаар төгсчүүл. Semester. Тийм үү? Авдаггүй юм шиг байлээ. Дор хаяж уулын бүр семестр юм шиг байлээ. бодсоо давмаар тий. Мэдгүй харин. Кредитэнд үзчихэр болдоггүй юм бахта гэсэн чинь. Хамгийн багада миний нэг харсан сургууль хамгийн багада 6 семестр үзсэн байх гэж хэлээ л дээ. Тэгээд зарим сургуулиуд нь 8 семестр гэчүүл тэгээд миний хөдөлмөр талаар болох гэдэг байхгүй. Тийм шүү дээ. Ангийнхантайгаа хийгээсэн. Тэгээд заавал жилийн ямар сургууль болоод байгаа. Дараа нь хэлээ. Тодорхой нэг улс байгаа шүү дээ. Чиний баримжуулж байгаа. Чи баримжуулж байгаа юу? Миний улсыг. За баримжуулж юм уу? Тийм, чиний ер нь бодож байгаа тэр л ах. Угаасаа та тэрийг л бодох байх гэж би бодоод байгаа байхгүй. Ганцхан улс байгаа шүү дээ. Фильм үзчихгүй байсан болчих. Тийм. Уулын тийш явчихвал зүгээр л тий. Тийш тэгвэл тэгж кредит бишээ семестр заадаг юм тий. Семестрээр заадаг юм шиг байлаа. Кредит яг зааналтад үүсэх кредитүүдэд харна тэгэхэнгүүтээ давхар яг семестр заадаг. Тийм юм байна. Ачаастай шиг мэдээлээ. Харин тийм. Тэгэл танаа найз чинь хүчил явна да. Хажих найз цогцсон бүү. Би одоо гаднаас бол тийж харагдахгүй шүү дээ. Ашгүй дээ. Сонсогдохоор л мэддэг. Та нарт та сонсогдож байна уу гэж. Та нарт бүр амар сонсогдож байгаа болов уу? Нэг тиймэрхүү чамаар сайхан бүтэн 7 хоног өнгөрлөө. 2-7 хоног өнгөрлөө санжирмаа. Юу болов? Юу ч болсон. Сэтгэл санаа хиймдээ. Одоо нэг юм за дээр. Юу? Чи яриа дууссан байсан уу? Дууссан. Надад нэг юм топик байна шиг. За. Нэгтгэд би дадлагаасаа тараад сургууль руу нэг клубийн үйл ажиллагаа татдаг байхгүй юу? Тэрэн рүүгээ айгу яарс хийгээд ингээд догдогноод явж илаа. Яг өнсгийтгэл байсан л да. Тэгсэн чинь нэг хүн намайг уучлаарай юм асуучих уу гэд. Би чи яарч явж байгаа шүү дээ. За тэгээд миний дугаарыг асуугаад тийм за нэр тэрийг тийм. Тэгээд би жоохон гайхаж чаад өгсөн байхгүй юу? Айгу хурдан хэлэл өгсөн л нэг 2 удаа жилээ айгу хурдан хэлээд ингээд тэгэнгүүт ингээд дахиж хэлээд өнгөрсөн л айж гээгүүлээ яг юм. Эхний 4 тоог нь хэлэнгүүт тэгээд дараагийнх нь асуусан байхгүй юу? Дадад гэдэг юм тэр гэд ингээд хэлсэн байхгүй юу? За. Тэгчээд би үг зөлөг үзэж ингээд амар яарж байгаа юм чинь яваад гисэн байхгүй юу? Тэгсэн чинь би хүлээгээд ах юм. Ямар нэгэн юм контакт ирэхийг хүлээгээд Юмш контакт ирэх юм уу? Үгүй. Би чамайг яг тийм ярингуут оройн дайчгүй хэлж шүү гэхээр нөгөөдхөө зам мессеж бичсэн болоо. Тийм бодсон. Тэгээд асуугууд нь би ингээд жоохон тогтолс хийгээд сүүлийн тийм юм мэдрэг юм чинь. Тэгээд тэрийгээ тэгж бичсэн юм. Тэрийгээ тэгээд дажгүй юм шүү гэсэн байхгүй юу? Тэгээд яг би яг тэр дороо бичгүйг нь мэдчихсэн заяа. Хамгийн хурдандаа маргааш нь эсвэл нөгөөдөр нь ч юм уу бичих байх гэж бодсон. Нөгөөдөр нь өчигдөр өнгөрөө дуусчих байгаа байхгүй юу? Би яг наатан дээр чиний над догтлыг ч унтрах нэг жоохон сонирхолтой юм шиг байна. Надад ингээд догтол хэрэггүй байна. Очлаараа нөгөө нэг сүми хүмүүс нэг тийм мэдээл тараачих гэхтэй нэг дугаар аваад идэв шүү дээ. Цааг амар завгүй явсан цагаас явсан дугаараа авчих. Тэгсэн бол яах вэ? Тэгээс тийм ач зүгч хавар ирж юм ч гэдэг. Тэгээд доглоод би чи минь яц. Яа нуучлаа. Би уусаа юм ихтэй сайн юм биш ээ. Муу хүн байна. Ямар сандал хийдлэр шүү дээ. Үгүй гэхдээ гайхаад ах юм. Тэр ингээд ерөөсөө юм бич алхаж байгаа тэр өөдөөс алхаад ингээд айгүй юм хол одоо ингээд нэлээд хол ингээд өөдөөс алхаж байхад хинч байгаагүй байхгүй юу. Тэгээд яг ингээд хажууд ирсэн асуу би ингээд гайхаад яг яаж
намайг тэр холоос харсан юм бат. Тийм хараасайтэй байсан юм бат гэж бодоод. Эсвэл ингээд өөр юм байсан юм бат. Яг чинийхэр одоо сүм юм болов уу гэж бодлоо. Шитгэлж яж болно шүү дээ. Ямар юм аа? Шитгэлж яж болно шүү. Би тэр хүн ингээд гав ганцаар явж исэн заяа. Тэгснээ ямар нэгэн юм би цүнх мөнгө хараагүй. Зүгээр л алхаж исэн. Зүгээр л ингээд цамцтайгаа алхаж исэн. Тэгээ би чи ингээд жоохон дээш харж байгаа шүү дээ. Тэгээд жоохон дагдлаад Хин бэ? Хин гинэ? Хин. тэгээ жоохон дагдлаас Хийсэн. Хинэ хин бэ? Ямар нэг мэдрэмжгүй залгадаг нөө шүү. Үгүй чамаас хүн юм асуугаад штэ хин. Таслаа залуу малуу гэд хадгалж энэ. Тэр залуу чи нэгэн залуу болов гэсэн юм гэсэн. Хин юм бэ лээчтэй. Хин ч бишээ би нэрэн ч Үгүй чи тэгээд хайшаа нөгөөдөгч санийх чи юм. хадгалсан байдаг тийм надад залахгүй гэсэн хадгалж бодсон. Нэг үндэ би дугаарыг авсан байвал яах вэ? Хин ч бишээ, хин ч биш. Үгүй юм чи тэр залууг хадгалсан юм шүү. Хин ч биш. Тэг хин ч биш юм бол яг ч дугаарыг хадгалж байгаа. Устгах чи тэгвэл Хин. Зүгт. би нөгөө жоохон гүйдэлтэй гэж нэс. Зүт. Үдлийнх нь. Үгүй. За яг хөө тэгэл ойлгочих. Манайхаа. Тэр залуу гэж чадвал юм биш шүү. Тэр залуу юу? Та нар яг ямар хүнийг тэр залуу гэж шалгалах вэ? Биэс гахаа. Гэтэ энэ ямар ч нэг юм зүрх мөрөхгүй байгаа шүү. Хадгалахдаа тэрийг бас бодолцох хэрэгтэй. Ямар нэгэн Залуу. чамайг би тэр бүсгүйгээ хадгалчих. Яг үнэндээ манай илжиг байвал яах вэ? Яна тэрийг тэгээд тэр шилжих мэлчил хийх. Илжих. Тэр залуу. Яа, наач мас толгойн явчих. Тийм үү? Яаж өвтгöd вэ? Залгаж өвдгөөд байна. Зүрхний өвчин биш толгойн залгаасаа гэж үлээгээл нөгөөтг нь болохоор бити залгаасаа гэл. Тэр айгуу дажгүй хаалгатай байсан байхгүй юу? Тэгээд яг юм өндөр нь хүртэл надаа ингээд дажгүй. Гэтэ би яагаад ч юм яг ингээд яг мичи төр шиг зүрсэн байхгүй зайна. Тийм ингээд жоохон дээш харангууд нэг юм тэр залууш бодогдоод. Хин юм бол тоо. тэгэнгүүт яг ингээд дээш харангууд тэр хүний нэг юм 2 өдрийн өмнө юм уу 1 өдрийн өмнө юм өссөн сахал нь харагдаад нэг юм сөрдийцэн байдаг шүү дээ. Гэж тэгээд за гэх өгцөн. Тэр залуу сахалтай болов уу? Яа. Сахалгүй яах гээд байгаа. Мулцсан болгоор дургуун биш үү? Яа. Сүрдгэр сахалтай хүмүүс дуртай биш юм манай нэг. Үгүй дуртай гэж яриаггүй шүү дээ. Үгүй тийм сүрдгэр сахалтай байгаар нь юу ухааны юм бодсон. Гэтэ арай чи юу гэж боддог нэг юм таатай мэдрэмжлээ байгаагүй гэж бодчих. Яа. Покемон намайг авраач. Үгүй нэг амар. Биш уулз муулцтэйг зэвчсэн намайг аваач гэдэг чи юу ч. Гээ яах вэ? Тэгээд наад химээс ч нь болов. Энэ яриа явцгүй болчлоо. За өөр сонин сайхан. Сүлээ гэж юу тавь. Үсээ бодмаар байна. Хэлэл байгаа шүү дээ. Улаан болгож байгаа. Харин энэ анх улаан байсан байхгүй. Чи намайг ингээд за хоёлаа нэг юм магтъя заяа. За 3 юм нэг. Чи гоё үстэй, чи гоё нүдтэй, чи гоё биетэй биш. Нэг юм зан чанарын хувьд. Аврагч на биш гэж. За Тэр чинь угаасаа л өмнө шүү дээ. намсаа. За магтсан намайг. Чамаас Би магтуулмаар байна. зан чанарын хувьд Тий. манай замар шаргуу чи шаргуу. За бодлооч шавруу харж захтай. Оо аль нэ. за хоёулаа. За шаргуу. Гүүг нэгтэн шаргуу бишээ шаргуу.
За баярлаа. Ингээд саяны сонсноос саяны ярьснаас сонссон биз дээ амар шаргуу. Юу гэсэн үг? Хөдөлмөрлөхгүй гэдэг. Надад нөгөө гүйдэлтэй нутагтууд. Амар хөдөлмөрч яваад байгаа байхгүй юу? За Тэгээд сэтгэлтэй юунд? зүгээр юм нэг юм. Би бол хийж тийм спорт надад зохиож гүхээр хүн биш. Чи ангийн дараач болохгүй. Сэтгэлтэй тий би бүр хийж нэг тийм малнууд гэж юусоо. Тэгэхэд ингээд үнэн сэтгэлтэй яваад байгаа байхгүй. За. Өөрчн алин сэтгэлтэй. Би хитрхи сайн хүн гэдгийг та нарын дэс бас харж болно. Хитрхи гайхалтай. Юу лээ? Уцаж байгаа. Намайг алдвал хохин, намайг олвол юу ч лээ нэг тийм юм бод. За ямар ч гэсэн намайг алдвал та нар хохин шүү гэж. За. Тэгээд өөртөө ихтэй. Өөртөө байх юм бас чухал санаа шүү. Айгуу ихтэй маань. Гэхдээ тэр итгэл нь яадаг гэж яг юм одоо Бидний хажууд л бэго. Гитар метар шиг хүмүүс гараад ирэн штэ яг юм зүрх рүү орсон гитар шиг хүмүүс. за Тийм хүмүүс гараад ирэхээр байхгүй заяа. Тэр хүнийг ингэждэг за. би сэтгэлтэй л ахгүй. За тийм ээ. За чи болохоор Холддоггүй наац. Тимээтэй уусаа би. гээ олддоггүй биш ээ. Би бас алийг хэлвэ гэж бодож штэ. Би бол тийм сайн юм биш ээ. Наа нэг тийм сайнэр бодож юусоо. Одоо ингээд би тэрийн өмсөн харагдана шнэ. Энэ цавцгаа би хав хар юм сууж байгаа. За тэгэнгүүт манай найз юм амар толгойтой заяа. Ер нь бол нэг 3 гар идэл. үгүй чи яах гэдэг. Ер нь бол ийм бүх талаараа яриул ярьчин, кино яриул ярьчин, дуу, жүжиг. За тэгэл хичээлээ яриул ярьчин заяа. Би тэр энэ хүний заримдаа ингээд нөгөө нэг явуулсан тэр нэг логарифмтай яасан тоо мотой юм би ойлгодгүй байхгүй юу? Зарим нэг юм. Тэгэнгүүт манай ер нь манай гуруулаа. Ингээд аюулгүй бүр амар. За магадгүй чиний хувьд. Миний хувьд жоохон өөрөөр ирэмблэгтэй гэж. Окей. За тэгээд өнгө үзэмжлэхгүй те би уг нь энэ миний хэлмээр байгаа байхгүй. Үгүй ёо ямар амар. Ингээ манай найз бүр яг ингээд амар хөвжөлтэй одоо humorлог юм уу? Oh my god. Тэгээ бас шургуу. Шургуу шургуу. Жижигнээ хичлэхүү. За. Тэгээ манай хүн бүр яг юм passionate яг юм сонирхсан юм да бүр амар passionate. Яасан? Passionate. Аа. Бүр яг юм хүнч байсан, юмч байсан ингээд. Тийм. Бүх юмаа ингээд байдаг. Тийм юм байна. Тэгээ намайг өөртөө сайн болгож үлгүй юм ашигтай шүү. Тийм. Гэтэ нэрнгээсээ хайрлаж дурлах юмсан. Тийм ээ. Хавар болж гин, байгальд дэлхийс сэрэж гин. Бид нар л нэг янз. Ханш нээчихэд байхад чинь. Ханш нээчихэд байхад. Амар хэцүү. Хоёлоо өслөө шивнэх үү? Гэж байгаа. Хил. Тийм үү? Хил. Хаш таа болсон. Хилдгүүлдэ. За уулзах болчихлоо. Тэртээ тэргүй уулзахаас биш. За бид хоёрын ингээд төрсөн өдрийн үйл ажиллагааны ингээд арын ажлууд ерөнхийдөө явагдаад дууссан гэж би ойлгож байгаа. Тийм баг. Минийх дууссан уу? Минийх дууссан нэрээ. Чинийх бол дууссан. Чинийх дууссан. Гэтэ яг хоо ер нь дууссан тийм. Надад нэг явсан. Хоёлаа би эндээ юу авсныгаа хэлчих. Тэгээд явахгүй. Вау гэж хүлээж аваа. Би тэгэхгүй бол одоо ном зам байх юм бол одоо сэтгэл зүгээ бэлтгэхгүй бол бодлоо жүжиглэхээ бэлтгэхгүй бол амар хэцүү байна. Чамд нэг юм термал цэцэг байгаа. За нэг юм. За надаа юу юм? Хилээж чи тэг өөрийнхөө сонсож байгаа. Йоо, Гага. ёо. Түсик эм фаст.
Йоо. Энэ амьдрал хэрэгтэй шүү дээ. Одоо ингээ хойш хэлсэн болж байгаа шүү дээ. Тэрийг авахуд чи угаасаа нэг юу вэ гэд хүний сэтгэл намайг болгочихсон. Юу гэхгүйгээр яг ингээл инээгээл шүү. Би бол нэрнээс яг харцаад юу авцсан. Одоо тэр тэрмэлцгийг хараад би бол шууд тэгжил бодох байсан. Одоо эхнээс сэтгэл зүгээ бэлдэр нэ. Би тэд одоо цэцэг үрийг авцсан байгаа одоо ургуулж байгаа байхгүй юу? уцаадах би тарих юм уу? Тэгэхгүй юм уу? Тэгээ одоохондоо манай гэрт тарж байгаа байхгүй юу? Эсвэл минийхаа гэрээс цэцэг байгаагаа хөхөд байгаа. Надад гэхдээ Би тийм амар ургамлалаг хүн биш шүү дээ. Тэгээ ургамлалаг болгоё гэж үгс. Хайр орончгүй байх чи. Цэцгээ чигээ тайчих чи ёо. Чирэхгүй л байхгүй юу да? Өргөчгүй юу да? Дийлэхгүй юу яана? Юу цэцэг юм? Аа. Цайдлаач хин цэцэг. Нэрмүү царайс тэр уул ээлжих цэцэг. Цэцэг бахтай яах. Гүй тэр амар гоё цэцгэлдэг заа юу? Бүр ингээд амар гоё Чи өөрөө цэцэг. Тийм л дээ би ч цэцэг нь үнэн л дээ. Тэ нэрнгэсэн юм уу? Тий. Ядаж нэг ийм биз дүрсэн. Энэ займид өгөх юм шүүстэй. Үгүй тийм ш. Ийм багц дүрсэн. Харин тийм үстэй тий. Ядаж чамаар өмсөж үзүүлэх гээд байгаа. Йоо. Дээдл нь авахгүй мó ядаж. Дээдл нь ахгүй. Дээдл хэрэггүй шүү дээ. Би уг нь тэр илжиг чинь арзмаараа хэлж өгсөн шүү дээ. Өнөөдөр арзмаар арчлаа. Юу нь юу? Дээдлийнх нь доотлих нь хэлээгүй шүү дээ. Тэр нь жижигцээ өөрт нь өгсөн. Чамд өгнө шүү заяа жижигдүүл. Гэлс уулж үзчих жижигчүүлмэ. Тэг ирсэн юм уу захиалсан? Хэрэг ба. Миний харсан юм уу? Харин үрийн тарж байгаа гэдэг чинь. Гацаа цэцэглэх юм уу надаа? Үгүй ямар амар ичдэггүй байдаг вэ? Тэр айгүй юм гоё. Чиний хоёр ч ягаад дадаа ганц уу? Минийх ямар хоёрын чинь нэг нь нэлээд шүү дээ. Ганц цэцэглэх юм юу гэж. Чинийх ингээд айгүй гоё урганаа нэрнээс амар гоё том болцсон. Хэргүй юмнууд өмнө жилээс ном гэж сүлээрээдсэн. Тэр тэг ном л байгаа үстэй. Хоёул ном байгаа үстэй. Чи өмсөл явж байгаа үстэй тэр ном. Айгүй л энэ дотор нь байгаа. Йоо байхгүй. Яна чимэгчтэй уучлаарай илээдэг юу? Оо яна мик. Сая жоохон зодоо явсан шүү. Яа би та нарт ингээ өөрөө мэдлгүй рефлексээр ингээ нусаад таа. Энэ нөгөө ханиадтай холбоотойгоор ингээ угаасаа гараад байгаа юм гişнэс. Тэнгүүд ингээ микэн дээр гээд ах шиг байна. So sorry. За тэгээд бит хоёр реакшнаа одоо voice-оор бичих юм уу тий. Тэр үлдрийнхөө тэгж үзэх үү? Бичлэг хийжээ. Тэгчнээс. Би уулын боцээ. Амралтын өдөр ингээд яг чиний наадлаасаа ингээд миний хоороод амралтын өдөр ингээд катлагдчихж байгаа байхгүй юу? Тэгж байгаа. Тэгээд бол гоё агаар салхинд гараад ирэх гэсэн чинь наадамд орчод байгаа юм. Тэгэл наадмын дараа би бол үргэлжлүүлчих واخгүй. Эртнээс эхлээл миний айгуу сонирхолтой зөө. Одоо ингээд 3-аас 9 нь бол эхэлж байгаа юм. Яг ингээд үйл ажиллагаа. Өсвөр төрчүүл ажиллагаа юу? Тэгээд бараг л төрсөдрийн үйл ажиллагаа байхгүй юу? 3-аас эхэлж ингэж яваад 4 дээр чамтай яваад тэгээ ингэж яагаад минийх ер нь 11-нд дуусах юм шиг байлээ. Йоо тахтай. Яа. Миний зохион байгуулж байгаа спорт наадам 11-нд дуусах байгаа. Тэгээ нүнгээрээ явангууд. Үүсэлтэй юу? Тэгээ яг хөө тэр 7 хоногт нь бас тэр 7 хоногт нь бас гайгүй байх байх гэж би бодож чинь зүгээр байхгүй байна байхаа миний найзуудаа. Монголд байгаа найз нөхөд хамаатан нэр үгүй зайлцгаа гэж хэлсэн. Надад үе хамаатан байхгүй зэ. Хамгийн том нь тэгэл хамаатан гэх юм бол хүүхэд шиг өчлөө. Найз нөхөд амраг садан наашлцгаагаарай. Би яг тэр өдрүүдэд ингэ сэгсэг юм байна хэлэхгүй. Байна гэж бодож байгаа өдөр болго өндөрс гэтээ донжоод. Яг ийм торон дэргүүд. Яа, миний хувьцаа гэл амар орж ирсэн, сүртэй орж ирсэн. Гараач шүү. Чингнээсээ 2 гага аваад дууссан. Тэгээ шүү. Би бүр авцсан байхгүй 2 гага гэж чинь. Тэгээ яах гээд байгаа. Захиалсан гээд байгаа юм.
Чинийх ядаж өмсгдөхөр байгаа. Би одоо тэр ургамлыг идэх юм уу яах? Би ч тэр чинь сэтгэл баясан шүү дээ. Тэр айгүй гоё цэцэглэн хараад нэг тийм миний нэг гэдэг би чи цэцгэлгийг хараад ингээд чамд бүр хайр ундран зав. Бүгдтэй амьд өгөөд нь шүү дээ чамд. Би яг энэ юг явуулна та хэд рүү. Яг бичлэгээ. Та хэд рүү гэж нөгөө нэг програм хог хоёрлоо. тийм. Юм цэцэг вэ манайха? Юм цэцэг вэ хоёроо? Ярьжсэн орой гага юм уу те? Тоглоод байгаагүй юм уу? А чамд ярьсан юм уу? Тэр хоёр нь жоохон групп чатаа андуурч гүгээд ах шиг байсан. Чам тэгээд санагдаагүй юу? Би тэд чинь бүр ингээд чиний талаар ярьж байгаа групп чатан дээр новшоо андуурчлаа гэж орж ирээдсэн гээд. Дахиад андуурчлаа гэж тэр орой буу юм бол. Цааны юм. Тэгээд би юу яасан бэхгүй энэ дээр ингээд ярьж хахад за чамааг бол одоо ингээд гитлэр гэдэг болсон шүү дээ угаасаа. За тэгээ хүүк байгаа богем байгаа. Тэр хоёр бол өөрчлөгдөхгүй. Тэгээ би өөртөө нэр бодохгүй санахгүй ойлгохгүйсэн бэхгүй надад нэр байхгүй юм шүү гэх. Төрсөн нэрээрээ амьдраад байгаа юм шүү гэд. Тэгсэн чинь доороо байсан байна. Би мартсан байна. Доороо гоё. Тэ. Яг гоо ингээд дуудуулаад байгаа мөртлөө хүүк намайг тэгж дуудаад байгаа. Гэхдээ яг энэ дээр ярангууд би чинь нөгөө нэг Рэйчел гэж өөрийгөө танилцуулаадсэн чи доор ирүү нас унчлаа. Зүгээр загас болоноос. Тэгээ загас ч гэсэндээ бас нэг юм мартаа шүү дээ. Тийм л дээ. Та чинь жоох уйлан ер нь бол бич гитлэрч трамплт. Надаас нэг сонь байгаад юм уу гэж. Нөгөө загаснасаа мэлхэр орчлоо. Ус нийлээд юм даа тий. Хоёр нутагтай шүү тэр чинь бас. Тэгэл загас байж байгаа л мэлхий болол Рэйчел болсон юм болов уу? Нэг нь тань тэр залууд өнсүүлээд өө. Нөгөө залуу нь гитар баах видеог бол. Оо яа тийм үү? Тэр санийхоо Хинч байсан болоосаа гэвэл бариад иждэг юм болов уу? Хүний сэтгэлийг яалтай байлээ тий. Нөгөө СУ штэ. За. Гинт бичиж ороод ирээдсэн штэ. За. Тэгэнгүүт нь би бодлоо. Энэ яг ямар нар сарынх нь ямар тохиолдол юм бол намайг ингээд тэндээ санаад байгаа юм бах та гэж бодлоо. За. Тэгээд тэр бодлоо мартсан байж байгаа тэр хүнгийн дараа нөгөө гитар чинь намайг санаж байгаа болов уу гэж бодлоо. Тэгээд бас бүрэн гүйцэд тэр хүнийг бас мартна гэдэг бодлоо юм байна. Намайг мартахгүй шүү дээ. Яаж мартах? Эсвэ. Надтай нэрээ. Нөгөө нэг чи таних болоо таних болоо. За хэлээд. Тэр нэг гэртнэцтэй. Нөгөө хадам им гэж нүггүй үстэй. Ямар хадам юм? Биш үсэлэн. За ярдан яахаараа хүүхд хоёр очсон байдгийг. Яхаа тий 10 жил байсан шүү дээ. 3 жил үү? Биш. Та санахгүй нэхнээс нэр. Тэр одоо. Би нэг стори хийсэн чи тэрийг үзег гоё юм. Ямар стори систем байсан. Чамайг бодогдолтой энтриг. Жижиг цуг үзээс хэлээрээ. Би тэр чинь нөгөө нэг Instagram хаац үнд харсан байна. магадгүй хизээ сая нэг жижиг гарснаа та. сүүлийн бороо. Муу. Надад нөгөө сайлас модлыг орж чамаг хүлээн дээр тэрийг надтай нэг байсан нэг хүм цуг үз гэж орж ирв. Тэсний дараа нь өөр жижиг үтснээ яа. Зэн төрс чамаг бодлоо гэж хэлээрээ. Эвер кринж. Чи чинь бас хөрх явдалтай л байгаа юм шүү. Үгүй. Бөтөрсөн тийм явж магадлал юм биш. Аяа. Чи шал бовроо ойлгоод. За энийг тэгвэл дараа нь нэг чичээрээ. Авцсан юм сони юм болсон надаа. Дөнгөж сая надаа ингээд дадлагаас өнөөдөр миний дадлагтай өдөр.
Би 8:30 утсан байх хэвээр. Өглөө юу? Тий. Оо. За. Тэгээд би нөгөө нэг манай өөрөө байхгүй байгаа хгүй удирж байгаа үнэн. Тэгээд нөгөө хамт хийж байгаа хүмүүс маань бас очиагүйгээд тэгэхээр нь би унтцсан байхгүй юу? За. Тэгсэн чинь очиод нэг хальт юм хийчих гээд тэгээд тэрийн заад хийж байгаа очие доо гэж бодоод. Тэгсэн чинь сайн над руу мессеж өчөж чинь. Би явчихсан. Үгүй хальт харлаа л да. Тэгсэн чинь шууд миний ингээ ходоод гэж бацлаад өвдөөд ах юм. Ингээ сайт яйтай. Яна. Үй чи тийм амирын зүгэлцсэн. Ер нь надад жоохон дадлаг өнгөт ингээд төгшүр мэдрэгдээд байгаа л да. Очмооргүй байгаа. Анх бүр ингээд ингээ брамер хэцүү байдаг гэсэн юм. Би чамаар юу түрүү яваад байгаа юм болов уу? Үгүй л дээ. Түрүү 7 хоногт айгүй аятайхан өнгөрцөн байхгүй юу? Нэгтгэд бас аятайхан өнгөрцөн. Одоо би нөгөө нэг өөрийнхөө би чи ингээд цаг баримталтайг айгүй сайн хүн шүү дээ. Тэгэнгүүт одоо ингээд тэгээд байна гэж. Өөрөө очоогүй болохоор өөрөө өөртөө прешэр өгөөд түрүү 7 хоногт бас ингэсэн. Зүг зүгээр суужсэн байхгүй юм би. Айлд очиж хонж ирсэн. Тэгээд манай нэг хичээнд. За. Тэгээд би хичээлээлээгээд алтгаанд нь суужсан байхгүй юу? Тэгээ анхаарал өвлөрдгөө. За. Бүр ингээд салганаа зав. Толгоо өвдөөд салганаад ингээд зүг зүгээр суужсан ингээд сайтын хөдлөөд би ерөөсөө өмнө тэгж байгаагүй зав. Яг баг байхад юунд тэгж байгаа. Мэдгүй тэрийг бол би юунд гэдэг юм мэдэхгүй. Зүг зүгээр ингээд 50 чив чимээгүй орчин сууж байгаа шүү дээ. Тэр өрөөнд тэр гэрт 2 хүн байгаа. Тэгэл ингээд байжсэн чинь ингээд амар санамлаад зүрх дэлсэж мэсэж. Би ер нь хүч авч хийж байгаа даа. Хичээлээ хийх гэж суугаад тэгсэн мөртлөө би өөр юм хийж өөрийгөө старуулаад байгаа. Чи ханаад манад төрсөн. Чи нэг эрсэл шинжилгээ өмөр юм шүү дээ. Тэгээд дэмээ авч угаач. Би энийг харин ханаатай холбоогүй зүгээр юм ментал юмнууд яваад нь бол гэж бодоод байна. Тэр хичээл мэт шүү дээ. Би яаж мэдвэ. Ментал гэхэр чам тийм юу болсон? Мөн амар айтайхан байна. Сая. Аль нь хавсраад л байгаа юм бэл. Чи юу ямар ч гэсэн. Энэ нөгөө хавршилт нь юм болов? Үгүй мат. Сэтгцийн өвчтөе хүмүүс л хавар 9 шид болтгийн гэсэн. Нэг тийм юу байсан нөгөө нэг сэтгэл зүйчтэй тэгээд хамаг юм ярьсан чи маргааш нь сэтгэл хайртай. Гэхдээ ер нь бол ингээд бидний юм асууж байгаа. Эсвэл яригч нь тасчихлаа. Гэтэ нөгөө нэг одоо ингээд яг сэтгэл зүйчдэр очил ингээд юм яриа штэ тий. Үнэхээр юм за ментали болохгүй юм байлаа гэж бодлоо та тий. Тэрийг тэгээд нэрэн гисээ тэгж явуулах юм уу? Тэр хүндээ хилээд очоорой гэж хэлэх юм уу? Эсвэл хашин цаашаагаа энэ нэг юм хүн байна гэх юм уу? Юу яадаг? Сэтгэл зүйч хүн бол сэтгэл засалчаасаа ялгаатай. Сэтгэл засалч нь бол бүр яг эмийн эмчилгээ өгдөг одоо хүн хэлбэрийн эмгэгтэй ч юм уу одоо bipolar хүмүүс ч юм уу тий. Тиймэрхүү яг ингээ онцлоод юм байд юм уу? Байдаг. Эмийн эмчилгээ хийж бичиж болдог байхгүй юу? Сэтгэл зүйч буюу сэтгэл судлаач хүмүүс зүгээр ингээд ярилцдаг. Эм бичих, онцлох бүр ингээд эцсийн дүнгэн тавих хүмүүс биш. Баггүй юу? Тэгвэл за одоо тэгэнгүүт чи ийм байж магадгүй ингээ очиод сэтгэл зүйч дээр онцлоо. За сэтгэл зүйч чамд засалж санал болгоно. За чи тэгээ засалж угаасаа одоо нөгөө чамд хэрэгтэй засалж юм шиг байна гэнгүүт мэдээ засалч дээр очино. Засалч нь одоо эмийн эмчилгээ өгөөд бүр яг ийм хүнд төвшний хүмүүсийг сэмүүд рүү эсвэл сэмүүдийн одоо нэг хүнтэй холбож өгөөд ийм хүн байдгаа энэ дээр очиод үзэрэй. Тэгээ бүр яг ийм болохоо байцсан юм шүү дээ. Бүр яг ийм эмгэгтэй өөрийгөө хянаж чадахгүй хүмүүс хөвтөж имжлүүлдэг. Тэрийг
гол нь нөгөө нэг Хэвтэж имжлүүлэх газар нь яг ус Монголд байгаа ганц том үснийх нь эрүүл мэндийн төв баггүй сэтгэл эрүүл мэндийн төв. Гэхдээ сэтгэл зүйн эрүүл мэндийн төв гингүүд нэг юм торон хоригдсон байх зүг бас бодоод байдаг шүү дээ. Тийм биш. гэтээ одоо нэг юу яа гэм үү? Чи ингээд сэтгэл засалч дээр нь очиод ингээд хэлдэг шүү дээ. За нөхөрмийнэ эмтгэр байна. Нөгөө нөхөр болохоор нөгөө хэвтгэхгүй гэдэг юмтай ингээд үнэхээр хэвтгэр байна хүн заяа. За тийм болвол яг хоёр нөгөө цагаалалтай хүмүүс ирэл авна. яг би тэр сайн процессыг бол мэдэхгүй байна. Ер нь бол нэг юм засалч руугаа дамжуулаад тэгээ засалч нь бас эний имжлэгээ бичиж өгөөд хамт янз ярилцаад ингээд курс имжлэгээ гэдэг шиг юм давтамжтайгаар тэр хүний хянаж байгаа штэ. Давтамжтайгаар хянаад ингээд яг юу нь болохгүй байна. Энэ хүн өөрчлөгдөж гинөө, өөрчлөгдөхгүй байна уу, дордож гинөө гэд. Тэгээ бүр нөх амир тэгэж шууд ирээл ачиж мачдаг шиг тиймэрхүү болохгүй арайч тий. Одоо ингээд бодлоо яриад яваад бай заяа. За үтгэж олон ингээд сэтгэл зүйчдэр очиж байгаа тий. Тэгэнгуутаа би нэг өөр хүн байгаа. Миний хүсэж байгаа би нэг өөр хүн байгаа шүү дээ. Тэгэнгуут тэр хүн сэтгэл зүйчд ингээд өөрийнхөө хүсэж байгаа хүнийг яриад тэгээд ингээд орогдоод яваад байх боломжтой байгаа шүү дээ. Тэрийг сэтгэл зүйч мэдэх боломжтой юу? Тийм үү? Яаж мэдэх юм? биеийн хилэмж, өнгө тоон бүх юм ингээд бүр амар perfect бодлоо яриад байл яах вэ? Өөр тийм төхөөрөмж байд юм уу гэж бодож байхгүй юу? Яг юм наад зах нь бол ингээд жижиг сажиг бодлогч юм уу ингээд биеийн хилэмж гас нь харж болно. Яг ийм төхөөрөмжийн хувьд бол байдаг. Нөгөө нэг юунд хуулийнхаа ашигладаг штеп. Энэ нэг толгоонд юм хүм зүйлгээл ингээд байдаг. Гэхдээ тэрийг би буруу санаагүй бол 100% үнэн 100% энэ хүн яг худлаа ярьж ин гэж гаргаж ярьдаггүй. Одоо тэр хүн худлаа хэлэнгүүт яг харагдах байдлаасаа ингээд байгаа ч гэсэн доторх зүрхний одоо даралт ч юм уу хүсдэг тиймэрхүү юмнууд байдаг. Тэрнгээр нь бүр ингээд шинжлээд за энэ нь худлаа байх магадaltaй байна гэх ингээд дуурайд идэг тохиомжтой шүү дээ. Би нэрийг сандаггүй. Тэр хүн өөрийнхөө зүрхний пульсийн өдөртөө сурчвал боломжийг авах. Чи хинд юугаа худлаа хэлэх гээд байгаа юм? Үгүй худлаа хатаж зүгээр ер нь ингээд ямар нэг юм байдлаар гинт хэрэг хийчихвч биш. Ямар нэгэн байдлаар гэмт хэрэг уриалаагүй болно. Байлаагүй. Тэ ганц л амьдрах шүү манайхаа. Гэтэ тэгээд ганц амьдрахдаа аятайхан сайхан амьдарч байгаа эсвэл яг юм адын бодолдоо танатаас болон эдтэй захирагдаад тэгэл өөрийнх нь сонголтолтой тэгээд тийм хүмүүс зориулаад магадгүй хим хэмжээ хууль дүрм байдаг баг. Үгүй одоо тэгээ нэг салбарын сайхан ярих уу? ямар манай салбарын манай эдийн засгийн салбарын импактууд амар юм шүү дээ. За энэ дээр амар хэцүү болох ч шүү дээ. Ер нь мэдчихээн үү чи? Миний сэтгэл санаа жоохон хэцүү байгаад байгаа болохоор нэг юмэд амар хэцүү яриад байгаа гэдэг. Манай салбараар сайн сайхан юм лээ. Шинэ содон юу вэ? Чи наадхаа яриач дээ. Би жоохон гадарлаж байгаа. Чам шиг сайн гэж би өөрийгөө бодохгүй. Гоё эдийн засгийн шинжилгээ ярмаар санагдал. За. Шинжилгээ нь яа гэх юм сонирхол багтав. Шинжилгээ нь яа гэх юм. Ахад одоо ингээд тарифын нөлөө юу яах чинь тэгэл амьдрал ойрын 4 жилдээ ямар байх вэ? Ярил та сонирхолтой л шүү дээ. Сонирхолтой байна. Надад л сонирхолтой. Та нар сонирх. За миний найз юм ярих чагаа та нар сонирх шүү дээ. За. Чи юу гэж бодож байна? Тэр юу зөв шийдвэр гэж бодож байна уу? Ер нь Мексик болоо Бразил дээр ингээд Трамп одоо юм шиг байлаа шүү дээ. Яг тийм дээр 125% тариф тогтоосон. За тийм нэрээ тийм. Тэгээд тэрний нөлөө Монголд орж ирнэ.
Яг тэр Монголд орж ирэх нь бол би мэдэхгүй байна. Миний харж байгаагаар зүгээр ингээд тэр тариф нь яг хятад бараанаас ч юм уу те хятад бүтээтгүүнээс яг өөрийнхөө улсыг жоохон тусгаарлах гэдэг байгаа. Өөрийнхөө дотоодын юуг ингээд дэмжих гээд байгаа санаа л юм шиг санагдаж байгаа. Зүг буруу юу? Тэр улстай бол сайн шүү дээ. Яг бусад оронд нөлөөлөх хэсэг талаар нь сайн мэдэхгүй байна. Яг тэр улсын иргэн гэдэг үүднээс харах юм бол алдчгүй явандаа сайн л баг. Эдийн засаг барахгүйгээр нэр галзуурч юм ааш ингээд байгаа байхгүй Трампыг. Ер нь бол тоглоомын онлын талаас бол манай хүн яг гоё зүг явж байгаа. Нөгөө хилцээрт ямар нэгэн байдлаар ялалтай болох гэсэн бол эхнээс нь ингээд тухайн тоглохч байгаа хэцүү байдалд оруулаа гэдэг байхгүй. Бүр яг тэгээд явж байгаа. Тэнгуут ингээд тэршгэл ингээд шахаад байна шүү дээ. Тийм манайх шиг улс орнууд нь болохоор ингээд окей гэдэг ингээд бууд буугаад өгчөнгөө түр хойшлуулж мэшлүүлээд тарифын татварын хэмжээг нь тийм. За тэнгуут Америкийн ер нь бол баярхлыг гэх юм уу хүлээж зөвшөөрдөг дөрвөн улс гэдэг байхгүй. Хойд Солонгос, Иран, Орос, Хятад гэдэг. Иран бас байд. Тий. За хойд Солонгос бол яг хогттой санхүүжилтээр явцдаг. Орос бол яг өөртөө болчдөг болчдөг. Иран руу болохоор одоо энийг Америк баярхлаа зүгээр тогтоох гэдэг байхгүй юу? Тэгээд тэрний авч байгаа арга хэмжээнүүд нь болохоор Иран руу бол танад сүүлийн үед хизээч байгаагүйгээр бөмбөгнөө гэдэг ажилтсан байгаа заяа. Тэнгуут нь өөдөлнөөс мөчөөгөө байхгүй. Зөвл үзье гэдэг байгаа байхгүй. Тэгээд Иран ч нэгтэй дантай байгаа үстэй. Тэгээ ер нь бол надад би үгүй хоёр улс хооронд тийм. Тэгээд Оросыг айгүй өнөр нааж байгаа. Орос ч нэг төр явдаг шүү дээ. Тэгээд газрын тосны юм огцсон мунж байгаа. Амар нааж байгаа. Манай Трамп ах. Эхлээд баярлалаа байгаа юм шиг. Тэгээд яг ингээд тоглоомыг харахаар бүр амар гоё яваад байгаа байхгүй сонирхолтой. Тэнгууд хятад тариф тогтоосон. Хятадууд бол яг бас адилхан зөрүүлэл тариф тогтоочлээ л дээ. Угаасаа Трампыг гарвал Тултанад төсмөл байдалд орохыг төсөөлжсэн л баг. Тэгээд стратегиуд аваа явуулсан. Африк руу Азийн ядуу буурай орнууд руу санхүүжилт өгвөл Африкт руу төмөр замын дээрээ төгсөн шүү дээ. Вау. Тийм шүү дээ. Тэнгуут нөгөө төлөвд нь яах та айкон 60 болохоор дундаж айкон 60. Амар хэцүүстэй уучлаарай. Тэнгуут нөгөө нэг цагаан арчнуудтайгаа хэцүүлээд биднес чи манай бүх баялагийг аваа явчаад юм хийж өгөөгүй. Хятад юм бариад өгчлөө шүү дээ. Эдгээр гайгүй юм шүү гэж бодоод. Тэгээд импорт экспорт ерөөдөө хэцүү бистрүү байгаа байхгүй. Тэгэхээр хятад эдийн засгийн амар унахгүй ч гэж магадгүй. Тэгээд унсан унаагүй одоо Монголын зах зээл рүү хятадын бараа бүтээгдэхүүнүүд олноороо хямдхан орж ирнэ. Импорт хэмжээ өснө гэсэн үг. Тэгээд дээрэс нь манайх нөгөө Евразийн үгээд Орос тэгээд нэг Азийн хэдэм ядуу орнууд байдаг. Бид нэр харилцан татваргүй тийм гэрээ 5 сард болгож байгаа худалдааны гэрээ. За Монголтой. Тийм Монгол Оростой ирэхэд болгох юм гэсэн үг. Тэгэхээр нөгөө нэг Оросоос орж ирдэг импортын хэмжээ орчихсон. Тэгэхээр нэг талаас яг нөгөө хямдхан бүтээгдэхүүн зах зээл олноор орж ирэхээр инфляц боо хэсэгтэй боо. Гэхдээ нэг хэмжээний одоо тийм хямдхан баруунууд ороод ирнэ шүү дээ. Тэнгууд дотоодын үйлдвэрлэлүүд угаасаа өрсөлдөх чадваргүй байсан шүү дээ. Тийм. Одоо бүр өрсөлдөх чадваргүй болоод тэгээд ер нь ойрын 4 жилдээ хаалгаад ирж эхлэх байна. Вау. Тэгэхээр нөгөө ажилгүйдлийн түвшин ихсэг ядуурлын түвшин ихсэн шүү дээ. Тийм. Тэгэхээр нөгөө мянган нөгөө бараа бүтээгдэхүүн хямдхан болсон чинь худалдаж авч чадахгүй байдал төрнө. Тэгээд нөгөө гадаад худалдааны тэмцээн алдагдаад хэлчихэж байгаа шүү дээ. Импортын хэмжээ өсөд экспорт нь багасаад ирэх юм шүү. Тийм. Тэнгууд нөгөө юу яасан? Валютын ханш шинж байгаа. Төгрөгийн ханш. Тэгээд ер нь бол эдийн засаг амжигтай гарна. Манад энэс гарц гэвэл уран байгаа. Тэгэхээр уран энэ хүндрэлийг давж дийлэх хэмжээний хөрөнгө оруулалт болж чадахгүй. Тэр Монгол бас амар хэцүү байдал ер нь бол хийж байгаа. Яа. Эдийн засгийн тэгээд
Нэзнэс бодож байна. 2030 он гэхэд эдийн засаг шал өөр түвшинд очих гэдэг байхгүй. Би одоо зүс салбараараа сураад байна. Гэдэг амар бодох үнэхээр хэцүү байдал төрч. Тэгээд ямар шин дээдсүүд болохоор ингээд өстой гоё цаг үе байна гэж солиороод байгаа байхгүй юу? Юу нь гоё яваагүй гэж ойлгохгүй газар. Бид нэр ингээд амар 50 цаг үед 4 жил нүүрсний мөнгө идэж амьдэрчаад ганцхан бөөрөлжүүдийн цахилгаан станцыг барьсан шүү дээ. Өөр ямар шашлыгээгүй. Тэгээд зүгээр сайхан цаг үед амар сонио хувьцаа, халамжийн бодлого амар хэтэрсэн, баахан мөнгө таагаад өөртөө зохиомл амар инфляц үүсгэсэн. Тэгээ одоо бол манайх тэг хятадас зээл авчвал бүр дуусаа. Одоо тэгээ биднэрт ямар шийдэл байгаа юм? Ямар гарц байгаа юм? Ураны гэрээний суурь байхгүй гэдэг чинь. Хятадас голын зээл авчлахгүй. Тэгээ за окей. Тэгээд яг нэг ханшаа унгаахгүй гэж сая төв банкнаас хүүгийн бодлогын хөвгөө өсгөж өсгөөд $1,000 нийлүүлсэн зах зээл рүү. Гэтэ тэгээд барьж чадаагүй сая хэдхэн хоногийн дотор долларын ханш өсөж байгаа шүү төгрөгөөр тийм 3420 жаад эсвэл 6500 төлөвлөсөн юм. Тэгэхээр ер нь амьдрал юм болж байна. Хэцүү болж шүү манайх. Бил дээрээ хүнд битгий зээл өгөөрэй. Зээл хүнээс аваарай. Одоо тэгвэл за амьдрал юм болж шүү. Эртхэн бие бэлдээрээ. Одоо тэгэнгүүт тэр уран дээр чинь ядж байгаад аимшигтайгаар алдцаад байгаа шүү дээ. Стил алдсан. Харин жолууд юм уу тийм. За чиний тэр гэтээ угаасаа тэгэл нэг бүсээ эдийн засгийг унгааж хэвтэн талд оруулах гэж байгаа. Нэг бол Оросын талд оруулах гэж байгаа. Тийм л болоод байгаа. Уран чинь манад тийм нөгөө юу биш аахгүй. Нөгөө түүхийн эдийг нийлүүлэх байхгүй манахаас түүнээс үйлдвэрийг барих гэдэг юм биш. Түүхийн эдийг боловсруулж байгаа явуулж байгаа байхгүй. Үйлдвэрийг яагаад барих? Би үйлдвэрийг барих юм бол Монгол үгүй тэр баригдаж байгаа үйл чинь зүгээр нөгөө нэг түүхийн эдийг бэлтгэх үйлдвэр байхгүй. Тэгээд цаашаага Африкийн нөгөө орнууд руу явуулчих юм. Тэр хаашаач үгүй те тэр юу ороод байгаа. Тэр үйлдвэрийг баригдах юм бол яхаа хорн өнөөлт юмнууд байх үед байгаа. Боловсруулах уу? Түүхэд боловсруулах үйлдвэр үү? Биш. Манайд барих байгаа нь бол ямар. Манайх ч нөө түүхэд боловсруулах гэдэг байхгүй юу? Тийм. Тэр бол асуудал байхгүй юу? Яг нөгөө ураанаар бүтээгдэхүүн үйлдвэрлээд эхлэх юм бол гэх юм уу да. Тэр бол жоохон хаш нөлөө байх үед байж болно. Ямар гаш нөгөө нэг хоёр толгойтой биш үү? Тийм амар тийм байхгүй ч юм дээ. Харин тийм. Тэгээ дээрэс нь угаасаа хамгийн тэнэг юм заяа. Оросод бас урааны үйлдвэртэй шүү дээ. Энийхэн бохирдлыг шууд байгууллагаар боцдог байхгүй юу? Манай бүх гол мөрөн байгууллага ихээ авдаг. Нийлдэг. Тэгэхээр хортгоор байсан бол эхнээсээ хортгоор болсон байгаа. Тэгж хахад тэнэгтэй байгаа байхгүй юу? Гэтэ урааны яг үйлдвэрлэл баригдаад тэрнээс орж ирэх хөрөнгө оруулалтын эдийн засгийн бас болж байгаа. Яг нөгөө амар онолт болсон шүү дээ 2008 оны. Дэлхийн нийтээр онсон шүү дээ. Тэрнээс яг манайх нөгөө гоё оюутлахын гэрээгээр гарч чадсан байхгүй юу? Тэгээ одоо энэ үнэлтийг урааныхаа гарсан гэж бодоод хашиг байна. Уран чинь өөрөө газрын ховор элемент амар бүр маш жижигхэн юм болохоор чадахгүй. Яг захин эдийн засгийн басгаар яг Монгол Монгол театр гэдэг л үү. Тэрүүгээр аялал жуулчлалаараа байгаа. Тэгэхээр хэцүү шүү дээ. Гэхдээ би бас бодсон. Яг одоо нөгөө нэг show speed интерьерэл ингээл тэр хүнийг бол өдөржингөө л ядартал наваа авчихлаа шүү дээ. Харин тийм. Тэгэнгүүт яг тэрийг үзээд яг гоё юм байна гэдгийг анзаараад эрэх сэтэл хэрэг их үүсэх бол. Эсвэл зүгээр тэр энтертейнинг үзээд өнгөрөх үү гэдэг аюул сонирхол. Тэгээд яалтчгүй хүмүүс бол тэр би бас бодсон. Яаж ингэж энэ хүнийг эрхийг бүгд мэдээд ингээд ийм хурдан бэлтчихвээ. Яг бэлтгэхдээ зүгээр нэг одоо юу гэдгийг хувийн юу бол тэр Чингисийн өргөөг ингээл нэг ганц хүнийг ингэж болж чадахгүй. Тэгэхээр яалтчгүй улсаас соёлын яамнаас юм байгаад байна л та.
Яг зөв Монгол аялал жуулчлалаар татвар. Гэхдээ тэгээд угаас эдийн засгийн уналттай хүмүүс их хөрөхгүй юу гэж асуудал. Тэгээд аялал жуулчлал төр нэг ийм юм байлээ. Одоо нийгмийн цөөхч гэдэг юм уу? 2 3 л санаа байлаа л тийм. За. Одоо LGBT хүмүүсийн гэрэлтийг зөвшөөрөөд гэхдээ Монголдо зөвшөөрөхгүйгээр гадныхан ирж гэрэлтэх болох юм бол яг хөө мэдээж Азийн орнд наашлна гэсэн санаа байсан. Хэрвээ зүгээр яг тэрэн дээр зөв зохион байгуулалт хийгээд дотроо зөвшөөр одоо манай улсад ирээд гэрэлж болно. Гэх юм бол айгүй ихээр ирэх бах. За тэгээ хүмүүс гэрлэж байгаа юм чинь манай оронд мөнгө төгрөг оруулах бах. За тэгээ тэрийгээ дагаад гэрлэж байгаа хүмүүс бас би LGBT хүмүүсийг нэх ядуу байхыг бол хараагүй. Үгүй одоо нэг байхаа гэж бодлоо. тэр хүмүүс чинь гэрлэх тул тэр иргэншлээс үлж байгаа юм. Тийм бах. Би яг дэмждэгч биш, дэмждэггүйч биш. Гэтэ тэр бол ямар нэгэн нөгөө менталын асуудал гэж би боддог. За. Тэгээд уусаа хоёр л хүс байгаа. Тэр бол ямар нэгэн менталын асуудалтай учраас тэг тодорхой. Тэр гэж энэ хүн боддог шүү. За мэдгүй. Би надад ч нэг тийм амар цаад санаа нь бол түрхэн хугацаанд эдийн засаг хангах гал эдийн засаг талаас зөв гоё санаа. Гэхдээ хүн юу гэдэг чинь соёлын талаас асуудал гэж магадгүй. Тийм үү? Магадгүй. Зүгээр хүмүүсийн тийм санаа байсан гэж билж байгаа. За. Бүр яг тийм арга хэмжээ авах гэдэг биш юм шүү. Зүгээр нэг юм одоо тэр хүрээлэлд хамаардаг хүмүүсийн нэг ийм санаа байсан. Юугүй. Надаа бас боломжийн яг аялал жуулчлал талаасаа эдийн засаг талаасаа бол айгүй дайггүй санаа явуулсан. Тийм байна. Одоо дахиад нэг санаа байгаа нь бас нөгөө жоохон дийлэнх хэрэглэн зөвшөөрдөггүй сэдвэлтэй. Тэр нь яг юу вэ гэдэг юм бол биеийн үнэлэлтийг эсвэл казиног дотроо бариад казино барьдаг ч юм уу биеийн үнэлэлтийг зөвшөөрөөд яг ингээд хуульжуулаад аюулгүй байдлыг хангаад яг биеийн үнэлэлт талаар ч ярьж байгаа шүү. Тэгэх юм бол нэгт бас манайд ингээд орлого орж ирэх юм байна, зөвлөд нэмэгдэж болох юм байна гэдэг санаа бас байсан. Казино бол нөгөө нэг мөнгө угаалт. Манай зөвхөн казино яа. Мөнгө гэдэг болохоор угаалт болчихно. Харин биеийн үнэлэлт чинь бол угаасаа хуульчлах хэрэгтэй. Яг бол угаасаа л байд юм байл шээ. Тэгэнгүүтээ тэднээс татвар авдаг болох хэрэгтэй байхгүй юу? Тэднийхэн татварыг өндөрсгөөд мань хэдий хийгээ багасгаад. Харин тийм тэр бол хуульчлал их зөв бас ер нь хуульчлах ёстой. Биеийн зөвшөөрөх ёстой угаасаа л байгаа юм байна. Тэгэхгүй тийм ингээд хуульчлалч юу ямар ч дүрм журм байхгүй болохоор дохойхон нэмжээч тэр амар их тэгээд за нэг тийм асуудалсан. Казиног бол яг дотор байгаа казино байхгүй манайх амар мөнгө угаад. Тийм. Яг казиног дотроо бариад гаднах зүгээр санаа нь болохоор доторх хүмүүсээ оруулахгүйгээр гадны зурагчдыг оруулдаг. Паспортыг үзэж, иргэншлийг үзэж байгаа сайн ингэж шалгаж оруулдаг. Тэгээд тоглуулж мөнгөө авч үлдээд явуулдаг ч юм уу. Тийм юм байсан. Тэгэхгүй л нөгөө One Expert чинь ер нь бол орсон юм байлээ шүү дээ. Тэгээд онлайнарч бай. Эсвэл яг битээр барихгүй маа гэхэд юугаар одоо онлайнаар Монголоос нь тэгж казино ч юм уу тийм бет тавьдаг үйлдвэрч гэж дээ одоо сайт майт ч юм уу үүсгээд Монголын мөнгө татдаг байя гэсэн юм бол байсан. Тэгээд бодонгууд яг энэ сэдвийг хайчаад байгаа юм шиг дандаа уул уурхай гэж яваад байгаа юм шиг бусад талыг хаяад байгаа юм шиг надад жоон санагдаад байгаа л та. Гэхдээ тэгээхийн тулд бид хэд өөрсдөө ментали чиглэлтгүй яг юм хөгжих хэрэгтэй, ойлголтууд нь дээшлэх хэрэгтэй. Ухаантай байхгүй бол өөрсдөө аюултай ер нь бол аюул штэ. Аюултай ямар ингээд тоглоод ангууд өөрсдөө тэнэг байх юм бол тэрэндээ живэл хүч гээд байгаа байхгүй юу?
Ийм санаанууд бас байлээ. Тэгээ надад бас бодвоштой юм байна гэсэн. Ганц хоёр. Тэгээд би бас уг нь хүмүүсийг гайгүй гэж бодсон юм. Үгүй шүү дээ. Он гарснаас хойш би ч одоо ингээл ер нь хоёр албан байгууллага ингээд орж ажиллаж үзлээ. Тэнгүүд бүр яг юм мас хийхээр айгу надад дургүй байсан байхгүй би. Угаасаа дургүй байгаа л та. Гэхдээ яалтчгүй нэг юм хиймэл гэх юм уу юм нэг одоо юм социалист нийгмийн гэх юм уу юм хуучин үзэл бодолтой хүмүүс бас байгаад байна. Амар их. Одоо ингээл миний дадлага хийж байгаа газар ч гэсэн 20 эдтэй 30 эдтэй хүмүүс байгаад байгаа байхгүй юу? За. Тэгсэн мөртлөө пүү па эсто нэрээ заваа нийгмийн цөөнхийг тэгж ярьдаг. Зүгээр ингээд тэгснээ одоо ингээд тэр хүмүүсийн үзэл бодол ингээд амар хуучин шисэг байгааг нь би анзарч гисэн гэх юм уу? Тэгээ яхаа нөгөө тэгэл дахиад угаалгацсан харагдаад байгаа юм л да. Ямар ч юм хараагүй юм шиг. Би өөрөө нэг тийм харж үздэг хүн биш л дээ. Би угаасаа ингээд нэг юм судалгаач баг уншдаг юм. Гэхдээ л уншаач болохгүй гэдэг хавцаад. Гэхдээ л бас ч гэж юм нэг YouTube үздэггүй. YouTube дээр ч бас ч гэж нэг юм арай шинжлэх юм хайвал олдсон шүү дээ. Ингийн нэр хүүхдэд тайлбарсан ч байдлаа. Тийм юм байхгүй байгаад байгаа би бүр ингээд хүүшээ. Арай л тасарсан юм шиг санагдав. Бүр яг юм үзэл бодлоор хоёр өөр. Энэ гал тийм. Би тэрийг ингээд мэддэггүй байсан юм билээ. Бүр яг ингээд яг хоо тийм юм шиг байгаа юм гэж хайжаал ойлгоогүй юм. Бүрэл тийм хүн байхгүй болохоор анзаардаг юм билээ л дээ үнэндээ. Яг юм бабл гэдэг нь амар. Харин Тэгэл за явъя дөө гэшнээс. Улам бүр ингээд шахагдаад байгаа юм шиг. Яг үнэндээ одоо тэгээд эхнээсээ гарах нь гараад амьдраад эхэлж байгаа. Хэдэн жилийн дараа энэ тийм байх уу гэдэг бас амар санаа. Үлдэх нь үү яг энэ байдлаас. Тэгээд анх тэр нөгөө манай сайд чинь 80 оны хүн гэлсэн 80 оныхан ч одоо 40-тэй. 40-тэй хүмүүсийн үзэл бодол бас л хаагдмал байгааг хараад байхсан шүү. бид нар чинь яг нөгөө юу л та. Социализм нэмийг халтсан хүмүүс л дээ. Тийм сүүлийн 90-ад оныхан сүүлийн болж байгаа. Яг тэдний уурч биш. Яг нийгмийнх нь одоо төрснийх нь цаг үеийнх нь гэх юм уу? Яг тэр үеэрээс нэг тийм итээр харьцангуй яг цөөхөн байх тийм хүмүүс. Одоо ихнээс муухайгаар л өгч байгаа л та. Тийм өхөн ч бас энэ нөгөө тийм үзэл бодолтой байгаа хүмүүс, нийгэм байгаа хүмүүсээс хүмүүс бодолтой харьцангуй цөөхөн болж байгаа байх гэж бодод байгаа шүү. Найдаж байна. Миний мэд хэрэд онцхон бол айгуу байгаа шүү. За ирлүүгээ би бас сайн мэдэхгүй маа. Гэтэ одоо тэгэл 90-ад оныхон ч одоо ингээд 30 гараад эхэлж байхад л миний одоо энэ сүүлд одоо байгаа энэ байгууллага гэх юм уу? Энэ төрлийн байгууллагт ингээд төрийн байгууллагт хэцүү юм. Яа тэгэл ингээд бодонгот тэр аимшигтай манай дээдсүүд дээдчүүл талцаад байгаа юм байна лээ нийгмийн даатгал дээр. Тийм биш. Нийгмийн даатгалаа багасгана гэдэг дээр талцаад би бүр гайхаад тэр чинь яг нь татварын орлого болохоор орлого багасч байна л та. Эдгээр нөгөө яах гэдэг вэ гэхээр идэх мөнгө нь багасаад байна л гэдэг шиг байгаа юм. Миний харж байгаа. Эдгээр сая юу байсан байхгүй юу? Төсвийн тодтгол хийж байгаа шүү дээ тийм. Төсвийн тэгээд 12 сард арай гэж болсон байхгүй юу? Одоо тиймгүүд цаа миний ярьсан юм биш үү? Тэгээд тэрнтэй холбоотойгоор эдийн засгийн уналттай холбоотойгоор дахиад тодтгол хийх шаардлагатай нөхцөл байдал ирж байгаа. Тиймгүүд тэдний орлогыг давхар багасгах гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр яг нөгөө нэг юм амжилттай байгаа шүү дээ тийм. Тэрийг хийх өнгөний хэмжээ нь багасна. Татгасар аргагүй угаасаа. Гэтэ яг хийх хэсэг нь бас эргэлзээтэй шүү дээ. Тийм. Юм биш юм. За мэдхгүй юмсан.
Юу ч болох юм ба харж л. Айгу мэдээ үзэж эхлэх байх шүү дээ үедээ энэ. Би бас үзмээр санагдал гадаад мэдээ ялангуяа үзмээр байна. Бүлүүнбэр үз. Яаж жагаад би нөгөө анхны дурдсан ажлуудаас болоод би гэртээ хоол идэхинж байгаа. Яг юм хүмүүс яг юм амьдралынхаа жижиг юмд сатараад тануудаа. Дөөс жижиг асуудлаа шийдэж чадахгүй юм чи яах. Тэгэл Ингэж л амьдралж штэ бид нар гэж. ингээл 10 эдгээр настай жоохон хүүхдүүд хүртэл юм яриа сууж байгаа ч. Тэгэл 11 настай хэвээрээ Хин бэ чи? Тийм штэ 11-т штэ. За. Гэтэ одоо энийг ингээл сонсоод байх тусам бид хоёрын нас бүр амар тодорхой байгаа. Хоо. Намайг 11-т гэдгийг мэдж байгаа үстэй тий. Амар хөшөө хоттой байж. Хөөе. Миний хоолыг амар секси юм байна гэсэн шүү. Хин бэ? Амар гоё хооллоо гэдэг би багтаал анх удаа авч үзсэн. Хинээс вэ? Хүнээс Хизээ. нэг хүнээс Яахгүй юм болшилтэй зүгээр. Аяа амьдрал тэгэл жоохон Чи манад краш хаалаа сонсч үзсэн үү? жүжигэн дээр нь сонссон шүү дээ. Янз бүр. Надад их гойсон надад би эмэгтэй хүний хоолой надад бүр ингээд вау ямар гоё хоолой юм бэ гэдэг хоолой хүмүүсийн дуунаас л гарч ирдэг. Дуулж явах үед нь гарч ирдэг. Тэрнээс биш ярианаас би ингээд нэг гоё хоолой гэж сонсож байгаа. Би яренаас нь яа гоё. Эмэгтэй хүний хоолойноос бол би ямар гоё гэдгийг сонсож байсан. Би өчигдрөөр хөвтөж хагаад өөрийгөө бас бэлгийн цогч бодлоо гэж бодлоо. Яаж байгаа? Бидгүй зүгээр. Би яг нөгөө нэг инстаграм гүйлгэж жагаад харсан чинь эрэгтэй хүний гоо үзэмжнээс илүү эмэгтэй хүний гоо үзэмжийг харуулж байгаа хүмүүсийг айгүйх дагд юм байна гэснээр нэг харсан чинь ингээд бокс харцаа ханж юм уу гэсэн чинь Тэгж шалдаг болчихсон юм шүү. Чи хуцаад байгаа. Тэгээд бодохдоо энэ одоо хожуу хойно өөрийгөө мэднэ гэж байдаг бол. Тэгэж нэг хэлбэлээ. Ээж гинт ороод ирэл явах. Сайн байна л. Би энийг л ярьж байна л. Тэгэл чил алах баг. Яасан. Сая шүд мэдээлэл амтуулаад хизээ өчтөр за сая удаа би амьдралдаа шүдний имлэг авч өчтөр. за Тэгээд намайг бол хашлын эмч манай мэдрэлийн эмч энэ айгүй гоё төсвөртэй төвчээртэй мундаг хүн гэж боддгоо л тоо. Өчигдөр би амьдралд анх удаа шахав ямар амир ямтай юм бэ бааштай юм бэ гэдэг үг сонссон эмчээс. Тэтгэвт амир өвдөдсөн байхгүй юу уусаа. Гэтэ би бол ямтайг нь гадарлаж байна. За яа. Тэр ингэдэг байхгүй юу? Юу гэсэн өөрөө цогцохсон уу? Яа гэсэн чи ингэдэг байхгүй юу? Тэ ер нь бол 5 литр ч ус дэлдэггүй хүн шүү дээ. Дийлэн би ингээд өргөө тэврээд явуул дийлэн тэр чинь юм нарийнхан юм дээр ингээд гарнаас ингээд барай авахаар холгоод идэв. За юу. Тэгээ холгоор нь та яадаг вүлээ? Холгоо тэр чинь хорсож байгаа юм байна зү. Тэгээ дөнгөж хорсонгот нь яах вүлээ? Яа. Яа гэл бариад явахгүй шүү дээ. Чи би дэвшиж намайг юу дэвчдэг мэдэхгүй байна. Ер нь бол манай энэ жоохон миний хувьд явтай шүү. Би ингээд гэхдээ шүдний имлэгт айгүй хэцүү ингээд та нар болдоо ингээд хүний ам чинь ер нь бол ярианаас нэг хам болохгүй шүү дээ. Тийм. Өсрэл бүргэрдэл нэг хэдэн секунд л ангааж байгаа шүү дээ. Тэгвэл
2 цаг гарan ингээд ангаагаа дээшээ тэр ирүүлжлээд өвдөд өгөх юм. Гэтэ би тэр Ирүү дээр болтор тийм шиг үлдсэн шүү дээ. өвдөж яасан бэ гоо яг шинэ шүүд янзлахт нь өгсөн. Бисээ бодлоо л доо. Сайн нөгөө яг хоёул уулзахаас өмнө ээж шүдээ имжлүүлэх хэвээр мэд ингээ хайлт гарсан байхгүй юу? Цагаан мартсан байна гэ нэг 20 минутын дээр орсон чинь өө яана их чи таны цагаан дээр цагаан нас авахгүй нэг хүн оруулчихъя гэд. Тэгээд одоо нэгээс цаг байна гэд тэгсэн чи ээж амар ууртай. Тэнийг юм шиг цаг магийг асууж орохгүй хүн цаг авцаа гэдэг чи дахиад цаг ав гэдэг ах юм. Би одоо амжихгүй ч гэж тэгсэн байхгүй. Тэгээд чамаг шүдээ асуусан гэхээр яа ороод оронд нь хэлсэн байхгүй. Үгүй шүү. Манай ээж оронд чи одоо би хинийхэн талд байгаа юм. Үгүй. Тэгээд тэрэн дээр юм ярьсан шүү. Талаарсан судлаа. Тэнгуут энэ шүү дээ. Энэ нөгөө нэг амттай байх тусмаа нөгөө хүчлэлэг орчинг ингээд бүрдүүлээд тэр нөгөө шүдний пааланд айгу муу юм байна. Шүү хүчлэлж аахгүй. Тэгээд боцсон амар их юм боцсон. Би ч одоо чихэр шоколад нах штэ. Тэгээд тэр чинь мөнгөөр авч байгаа штэ. Тэгээд өөрөө амар хорлж морлжсэн. Тэр чинь амар их нөлөөтэй байсан билээ заяа. Одоо минь сайн нөлөөтэй заяа. Тэгээд гот төрхөөр явах гэхээр нөгөө тавхраа явж байгаа тусан хангамж чинь айгу баг болчоод тэгээд бас элийг өглөж ирсэн. Тэгээд юм бодонгууд ингээд зүгээр л өөрөө санаагаараа өөрийнхөө мөнгөөр өөрийгөө хорлоод буцаад дахиад өөрийнхөө мөнгөөр өөрийгөө өссөн. Ямар их энийг бас ингээд мөнгөөр авч байгаа шүү дээ. Тэгээ энэ ингээд паалын чи гэмтэгээд дээ шүү дээ тий. Тэгээ дахиад чи шүдээ явуулсан шүү дээ. Дахиад нэг гарan цаа. Яг сайн юм эдийн засгталсан юм да. Иргэлзэл болоо. Ерөөсөө одоо зүгээр сайхан би сүү таргал авч явна. Зөв. Би бас энийг болно. Аха тэгээд энэ ч муу юм би жил болж ин болно гэт. Тэгэл яах вэ одоо тэгээд жаргалаа хөөж байгаа хүмүүсийн тэнэг. Тэгэл би сахараас ч гүгэлээд үз. Би нэрээ чам чихэр авчихсан шүү дээ. Чийч хөө. Би найз мөхсийн даяа хадгалж. Чи хинийхэн чихрийг идэж уутыг хадгалаад хинийхэн чихрийг хадгалаад идэх юм. Яа. Гоёо цэвэр хөр хэлбэртэй наа чи дотроо шоколадтай. Хэн тийм л юм яах вэ? Идчих маргаашнаас эхэлчихгүй. Энэ бол муу найзын жишээ. Эсвэл хамгийн сайн найз. Чим нэг юм лөө. За. Дахиад бүгдийн эхнээс нь эхлэх юм байна. Одоо цэврийг очиход Эхлэх гэдэг нь Одоо ингээд чи идэж штэ тий. Тэнгууд би нөгөө нэг идээгүй өнгөрүүлсэн чихэр шоколадууд чинь бүгд бодогддог байхгүй. чи арай аваад хатсан байгаа гэсэн. Одоо миний нөгөө зөвхөн 5-6 харьцаг шоколад явж байна уу? Иднэ гэж авчаад идэж болохгүй гэж зүгээр Би хүмүүс ч өгч байгаа нь тэгээд давхар угаасаа ингээд ядаж аваад нэг юм шүү авчлаа гэдэг байхгүй. Тэгээд нөгөө тусан чамд айгүй хэцүү байдаг юм уу? яг тийш нөгөө авчаад гардаг байхгүй. Тэгээд нөгөө нэг идэх гэхээр яана шүд гэж өгнө. Энд дээр нэмчээ за. Баярлалаа. Одоо чиний тэгээ крашууд чинь хүндэлдэг хүмүүс чинь тэр өгүүлж яах вэ? Яа. Одоо манай нөгөө нэг цагаан сараар манай өний өгсөн бэлэн шоколад байж л байгаа. За дуусахгүй дөө. Би тэр нөгөө нэг Эдэм подкаст хүчрхлийн яриа. Шатак. Сэсэн ярьж гэдэг юм уу? Үнэхээр амар олон юм багшнаас. Тэгээд тэрийг аль рилийг харлаа л да. Тэгсэн чинь одоо нөгөө нэг сувгийн имчилгээ хийдэг штеп. Шүдний Нөгөө бүр цаарлан цаашаагүй орчуулдаг гэдэг. тэр нь бүр ингээд дамжраад хүмүүс цээжээ яруулдаг гинэ. Одоо ингээд сувгийн имчилгээ гэхээр нэрүүн доогоор хийдэг юм байна штеп. Тийм юм шиг байлаа би тэгж ойлгосон. Нэрүүн доогоор Энийг ингээд зүсэх юм уу? тийм ингэж зүсээд буулжууч нь ороод имчилдэг юм шиг байна сувгийн имчилгээ. Эсвэл бүр гайгүй байвал Шүдний шүнээс юм шиг байгаа мэдгүй. Тэгээд байцнаа тэр нь бүр хүндрээд ингээ өвчнө нь одоо шүд амар өвдөж байгаад болчдөг гинэ. Тэгээ болонгод хүмүүс идэвчлээ гэж бодсон бүр цаашаа явцсан мэдрэлийн хэсүүд чинь өвчүүлээд мэдрэхээ байсан. Тэгэнгүүт тэр мэдрэлийн хэсүүд нь ингээ өвчөөд мэдрэхээ байгаа дараа нь ингээ цаашаа хорхоо нь яваалгаа шүү дээ. Ер нь бол хилцсэн шнаар. Тэгэнгүүт бүр ингээ хоолой молоо руугаа ороод өвдөг. Тэгээ цээжээ яруулаад тэрийг ингээ мэдгүй яг тэрнэр идэгдэг талаар нь яриаггүй. Цээж нь яруулаад ингээд баян
байн давтамжтайгаар цэвэрлдэг гинэ эдээ биерийн. Тэгээ ингээд гимтэл гэсэн үү? Яна эмхийн буруу санаж байгаа гэдэг. Гимтэлт гэх шиг болсон. Цээж яриалсан хүмүүс айгүй их байдаг гинэ. Өсөө шүднээсээ л болоо. Тийм шүднээсээ л бол. Нэг бас жоохон хацарсан бол сувгийн имчилгээ хийхээр юм гэсэн. Өнөөгчтэй. Гэтэ өвдөдөө ивэл ирээшээ сувгийн имчилгээ хийх гэсэн үгтэй. Жоохон дагайгүй. Тэгэхээр харин Гэтэ ерөн шүдээ сайн ялах хэрэгтэй мөлий. Ламп ч өөрөө шүд биш шүү дээ. тийм. Яа, тэгэл би бас амар их богт ажилладаг штэ ер нь бол. Бохмоо юм уу? Байнга шүдэн цүнхэнд богтой явдаг байхгүй юу? Сүүлийн 1 сар орчим бохгүй явж байгаа. Ламптай бохгүй би чинь 4-5 шүд ламптай. Тэгэнгүүт ламптай шүд нөгөө ламбыг авчдаг гинээс болоо. Тэгэхээр бохоо би багсгаж байгаа. Наалдам хаяма багсгаж байгаа. Ирцэн чихэр болохгүй. Ирцэн чихэр нь би амар дуртай. Гэтэ одоо тэгээ болж байгаа. Тийм л энэ. Шүдээ хайрлаарай. Чи тэгээ шүдээ хайрлаарай гэсэн юм биш үү? Чи өвдөд хөрх юмтай. Энд чамаа шүдээ хайрлаарай гэх. Амьдрандаа хэдүүлээ. Одоо надад дахиад ламп хийх 4 шүдэлтөө. Тэр хоёрыг ламп. Би түрүү жил нөгөө ажилдаг байхдаа гүрийж байгаа цалангаараа Харин сар сая гайгүй цэглэх. чи одоо дуусгаад ажих юм. Харин код чи тоглоом зохио. Ямар хичээлээ. Тооцооллын үнс. Тэг заавал үзэх хэрэгтэй юм шиг манай хөтөлбөр. Тэ амарсгүй. Эсэгээ бичэндээ би одоо. Манайхан ямар азар тоогүй юм. Гэтэл ирэх намар би аимшигтай тоотой. Тэрэн дээр туслаараа статистик хичээл. Статистик үзэх гайгүй. Харин үндэс биш ээ. Статистик хичээл байгаа математик. Юу. Тэгэл тийм байна да. Бие бодорой, эрүүл байгаарай. Адруу энийг скриншот хийж явуул. Тэгээд амьдралаа эрүүл байлгаарай. Хэв маяга Эрүүл мэндч байгаа шүү. тэгэл амьдралын хэв маяга явд эрүүл гэдэг дээр чинь бие физиолог, сэтгэл санаа чинь орчиж байгаа. Өөрийгөө анхаараарай. Улс төрөө эдийн засгаа сонирхоорой. Амьдрал хэцүү болж шүү. Амьдрны удаа ингэж инээж амьдрахгүй шүү. Ямар муухай юм бэ. Гэхдээ улс орон буурай байх тусам хүмүүс илүү одоо жижиг зүйлс жаргалыг мэдэрдэг болох байхаа. За тэгэл өөртөө жаргалтай байвал яах вэ те? Үр хөвгтдээ санаа зовоорой. Үр хөвгтийнхээ улс нийгэм төрийг сонирхоорой. Боловсрлоо дээшлүүлээрэй. За тэгээд баярлалаа. Баяртай. Үхүү. Сантлар байлаа. Доор яваалаа.